За сайн байцгаана уу сонсогчдоо. Тэгэхээр Октийн подкастын тусгай дугаар яг одоо эхэлж байна. Тэгээд урьсан зочныг маань харж байгаа. Зарим нь бол Instagram дээр аль хэдийн дагдаг контентуудыг үздэг байгаа. Харин зарим нь бас мэдгүй байж магадгүй. Тэгэхээр эхлээд өөрийгөө манай үзэгчдэд маань танилцуулаач ээ. Тэгээд нэрнээсээ ер нь Октийн подкаст өсвөр насных руу ер нь жоохон чиглээд тийм агуулгатай контентуудыг хийж байгаа. За сайн байцгаана уу өвлөн гэдэг. Би болохоор одоогоор LGBT төвийн газар ажиллаж байгаа. Тэгээд сэтгэл судлаач мэргэжилтэй. За тэгэхээр ерөнхийдөө яагаад нөгөө үйл үнийг подкастынхаа дугаарт оролцуулж байгаа гэхээр за сэтгэл зүйч мэргэжлийн. За тэгээд хоёр дахь юм бол илүү нөгөө өөрийгөө ойлгох, мэдрэмжээ танин мэдэх талаас нь одоо агуулгатай ийм рилүүд, контентууд одоо Instagram-д оруулдаг. Тэгэхээр тэр нь бол миний хувьд аюух таалагддаг. Тэгээд өөлөөний ертөнцөөр одоо бүгдээр аялна. Өөлөө гэж ямар ертөнцөө гэдгээр аялна. Тэхийн тулд мэдээж юм чинь нөгөө дараалалаараа тэгээ 10 жилдээ ямар хөвгтэйсэн бэ гэдэг нэг юм уйтгартай юм шиг хэрнээ заавал асуухгүй болдгоо. Тийм асуултаас эхэлнэ. Тэгэхээр өөлөө 10 жилдээ ямар хөвгтэйсэн бэ? Чимээгүй гэхэд бол чимээгүй биш. Гэхдээ бас их дуу чимээтэй биш. Гэхдээ нэг юм итгэвтэй гэх юм уу бүх юм л явж байгаа. Тийм хөвгтэйсэн гэж бодоод. Тэгээ одоо нэг яг 10 жилийнхнаас бол ийм яг сайн найз ч юм уу гэх зүйл байдаггүй байхгүй юу? Бүгднтэй нэг жигэд харьцчихсан. Тэгээ бүх хүмүүстэй л зүгээр жигэд ийм харьцдаг. Тийм хөвгтэйсэн баг л гэж бодсон. 10 жилийнхаа сургуулийнхтай ер нь мэргэжил сонголтоо яаж хийсэй те одоо тэр чинь ер нь жишээлбэл амар том ингэ сонголт ч те тухайн үедээ хийх тэгэл одоос яах вэ гэж шаналал явдаг штэ тэр чиний үед мэргэжил сонголтоо яаж хийсэн юу нөлөөлсөн те 9-р ангитай газар зүйн олимпиад энтерт бэлдээд тэгээд багш магш амирт тулж ажилладаг гэсэн болохоор газар зүйд амир туртай тэнгүүт геологч гэж шууд тийм л мэргэжил мэдж байгаа штэ яаж яах манай үеийнхэнд тийм манахаас дээш мэш үеийнхэн тийм олон мэргэжил байдаг гэж юусэн мэддэггүй байсан ч санагдаад байхгүй юм. Нарийн сэтгэх ч юм уу. Тэгэл ерхийгээр уусаа 9-р анги жоохон гэсэн чинь нөө геологч болд юм уу гэж хэлсэн чинь нээж. Манай ээж бол тийм амир эмих хүүсээр ялгаж малгадаг хүн биш гэхдээ уул нь гоё сонсогч чинь гэхдээ ингээ хэцүү биш үү гэд. Ингээ хөдөө гадаа амир явна гэсэн үг шүү дээ. Ихтэй үнд хэцүү биш юм уу? Тэгсэн чинь би зөв нэг ээжийг сонсох хэрэгтэй гэж бодсон. Шууд амар юм бодож ирсэн. За болохгүй юм шиг гэж бодоод тэнгүүтээ янз бүрийн ингээл бодож байгаа ш толгойд дээр. Тэр нэг тэр үед яг нийгмийн ухааны хичээл дээр манай багш тийм нүүбтэй холбоотой юм ууших юм даалгавар өгсөн. Тэгэл нүүб чинь амар том л гэж бодож байгаа ш дотроо тэр үед бол яг том л байгууллагатай. Тэр үед бүр амар том санагдал яаж ишээ ажиллах уу гэж бодвол тэгэл ээж баг байхад амар хөвгөж ирдэг гэсэн бэ гэхээр хоёул ингээ Африк явна том болохоор чинь тэнд байгаа хүүхдүүдэд ингээд тоогоо дөрөв хоол иж өгнө тоглоомуудаас чинь өгнө тэнд ингээд хэцүү байдаг мэдэг гэл тиймэрхүү ерхий юм бас ирдэг гэсэн. Тэгэл гадагшаа явж ийм сайн дур ажил хийх боломжтой тийм байна. Тэгвэл ямар мэргэжилтэй байвал бүр удаан ажиллах болмол гэж бодчихвол нэг сэтгэл зүйч хаанаас ч юм харцээ тэгэл ийм хүнтэй тулж ажилладаг мэргэжил юм байна гэж боддог. Сонгосон ч гэх. Тэгээд нэгдүгээр курс нөөс сураад төгссөн байхгүй тийм. Нөөс чи ингээд суур хичээлээ нэгдүгээр курст мэргэжлээ сонгодог шүү дээ. Хоёроосоо яг мэргэжлийн хичээлийг үзээ явдаг. Тэгээд мэргэжил сонголтоо хийхдээ шал өөр дөрвөн мэргэжил сонгоод сэтгэл судлал, нийгэм түүхийн багш, компьютер юу лээ? Програмчлал тэгээд монгол хэл шинжилгээний хичээлс ингээд дөрвөн юм сонгоцсон. Тэгээд уул нь програмчлал руу оруулах яа гэм бол гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нэг цагийн тулгаад манай нэг ихэнх тэгдэг баха манай үеийнхэн харж байгаа за арай удаан бодсноор сэтгэл судлалыг сонгож ийл. Тэгээд мэргэжлэрээ сурснаасаа хойш чи ер нь ажлын карьераа ингээд бодох юм бол яг ямар ажил хийсэн бэ? Сурж байхдаа бас хийсэн ажлууд байж болно шүү дээ. Тэгээд тэр болгоноос жишээлбэл сурсан юм чи юу байх? Одоо нэг юм ингээл ур чадвар ч юм уу ингээл хүн шингээгээл яваад өөрөө сайжраал явдаг штеп. Тийм зүйлүүд нь ер нь чамд одоо ингээ эргээ бодоход юу байна вэ? За би нэг яг оюутан байхдаа бол нэгдүгээр курсээс яг мөсийн замын эсрэгт ийм бичиг хэргийн юм хэвлэдэг газар байдаг байхгүй юу? Тэнд ер нь төгсөлөө ажилласан. Тэгээ намайг төгсдөг жил яг ковид гараад
буюу 3.5 дахь жилээс нь ингээд ковидын үед өнгөрөөд ажиллаа болчихсон. Тэр үед болохоор ингээд нөгөө оюутнууд амар их орж ирдэг. Тэр авьяа офисынхаа нэлээх орж ирдэг. Багш нар амар юм хэлдэг ус. Тэндээс юуг амар ойлгосон бэ гэхээр багш нар ч юм уу тий одоо профессор доктор ч юм жоо юм дээрэнгүү харьцах гадаг гэсэн гэх юм уу. Би бол тэр багш нарыг танихгүй шүү дээ яг үүндээ. Тэнгүүт одоо чи хэм болчоод надтай ингэж харьцаад байгаа гэдэг ийм би бүр амар сонсдог байсан. Тэглээгээд би бол ажиллаа хийж байгаа. Тэр хүний хэм байх нь надад ерөөс хамаатай байгаагүй. Та зүгээр үйлчлээд гар гэдэг имийг манай намайг ажилуулдаг гэсэн ихч намайг өмөрч амар их ярьдаг гэсэн юм. Тэг би жоохон байсан юм чинь мэдэхгүй шүү дээ. Одоо 18 студент л байгаа. Надад ингэж л харьцсан юм байна. За зоок гэж бодсон. Тэгэхэд намайг ажилуулдаг ихч болохоор энэ чиний нөгөө нэг амьдралд ямар ч хамаатай хүн биш шүү дээ тий. Энэ бол үйлчлэгээ яг зохисоор аваад мөнгө төлвөл гарах хэвээр ингэж чамтай ингэж харьцах хэвээр хүн бол биш. Тэгээ би за гэдэг нэг юм баундри тавьж сурч ирсэн. Тэр ажлаас бол. Тэгээ тэр ажил дээр чинь ингээл янз бүрийн фотошоп мовч юм уу нэлээх юм сурангууд өөр ингээд давхар ажлууд авч эхэлсэн гэх юм уу. Тэгээ ковид гараад яасан бэ гэхээр ажилгууд гэсэн түрээсэн байранд амьдарч байгаа. Тэгээ түрээсэн байранд амьдрахаар чи мөнгө өгөх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгээ мөнгө олохгүй болохоор чи яаж байранд байгаад тах юм. Тэнгүү түрээсэн байрны хүмүүст ковид гарна уу байна уу яг үндэ ямар ч хамаа байхгүй. Мөнгө л өгөх хэрэгтэй. Түрээсээ авна шүү дээ. Тэгэл интернетээр баахан зар хайжгаад нэг юм инэт фактууд нийтэлдэг нэг юм сайт байдаг байхгүй юу? Тэгээ тэнд ашгүй яг ажилд орох боломжтой болоод тэгээ нэг хөөрхөн сарын 500 сая төгрөг өгдөг ус. Нэг 7 хоногт 2-3 өдөр ажиллал. Аттай байсан гэж бодоо тэрийг бас 3 жил ингээ хийгээд бүтэн цаг ажилд орсон ч гэсэн хажуугаар нь хийж байгаа. Тэгэж явчихсан. Амар энгийн юм шиг хэрнээ түрүүний тэр дээрлэхүү байдаг хандлага гэдэг чинь ер нь ингээд манайд амар түгээмэл байдаг байхгүй. Гэтэ ямар ч тийм хандлага гарах хэрэгцээгүй одоо би хийх ёстой юм хийсэн бол болоо штэ тий. Үйлчлэгээ үзүүлж байгаа бол болоо. Тэгэнгүүт хүмүүс одоо шилбэл CEO дээр хамгийн их гардаг штэ нөгөө нэг худалдагч хийж байгаа хүүхдүүдтэй амар муухай харьцдаг ч юм уу тий. Ингээд ажлын гараан дээр тий ийм л байх ёстой юм байна гэж бодсон хүүхдүүд бол тийм шин биш тий. Өөлөн тэгээгүй биш тий гэж бодож байгаадаг. Яс муухай штэ. Тийм нэг дэлгүүрүүд рүү орохоор янз бүрийн газар үйлчлэхээр урдаас муухай ажиллаад байгаа. Хүүхдүүдийг ойлгоол гэж зааз. Гараа явдаг. Харин тий одоо ч хүнтэй гоё мэдлэл сурах тий. Тэгээд за ингээд нэг юм хүнтэй зөв хүн ясаар юм харилцаж сурах хэрэгцээ биднэрт аягүй их байгаа юм шиг санагдаад байхгүй. Би саранд ингээд сайн байна уу гэж оронгууд ингээд муухай хараад би нэг ингээд нэг мэдлэлээр бүр гай болж байгаа шиг. Тэгээд аахгүй уг нь би ингээд мөнгө төлөөд үйлчлэгээ авах гээд одоо нэг юм хэвлүүлэх гээд юм асуух гээд орно штэ. Сайн байна уу ингээд би юм асуух гэсэн юм аа гингүүд баг би одоо чамаа таних лөө гэсэн байртай ингээд муухай хараад өгдөнгүүд би байдалтай ороод тэгээд чимээгүй гараа. Би бүр 2-3 удаа тэгжсэн. Тэнгүүд тийм харилцааны юм энгийн юмнууд биднэрт жоохон ингээд чадварууд дутагдаад байгаа юм шиг надад бол санагдал. Тэг чамайг ярьсан чи би тийш дээ гэж дотроо. За одоо тэгэхээр LGBT төвж ажиллаж байгаа штэ тий. Тэгэхээр нөгөө нэг LGBT төв гэдэг нь юу юм бэ гэхээр бас хүмүүс мэдгүй ч магадгүй штэ. Тэгэхээр чи тэр талаар товчхон тайлбарлаад чи өөрөө яг тэнд ажиллаад бас ямар ур чадварууд нэмж байгаа юм те. Ер нь юу ойлгож бас ингээд гэгэрлийн төвшөндөө яаж байна? За LGBT төв болохоор товчлон лесбиан, гей, бисексуал, трансгендер гэдэг ерөөхдөө бол нийгэм болон хүйсийн цөөх хүмүүсийн одоо эрхийг хамгаалах тэр чиглэлээр ажилладаг байгууллага ерөөхдөө ярил. Тэгээ бодлогод нөлөөлөх, чадваржуулах тийм мэтчлэн юмнууд хийдэг. Нөгөө өсвөр насныхан сонсож байгаа гэсэн жоохон айчлаа. Тэгээ бидрэллүү нөгөө нэг хамгийн их чичилж ярьдаг тэр сэдв бол хүүхдүүдийг өөрөө татлаа матлаа гэл тийм. Хүүхдүүдэд ийм сонсголоо гэл. Тэрнээс эхлээд би жоохон айдаг байсан байхгүй юу? За тэгээд яг хөө ингэж тэгвэл хүүхдүүдийнхаа сонсож үзэж байгаа юмыг та нар л харах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь би ингэж сүулдээ дахиад бодоодсэн чинь учиргүй амар муухай юм яриад байгаа юм шиг. Хандлагыг өөрөө зөвшөөрөж байгаа юм шиг санагдаад. Тэгээ дараа нь бодсоч би ч гэсэн хүүхдлөөсөн шүү дээ. Миний 90 тойрныхан бүгд л хүүхд байгаа. Одоо ч ийм LGBT хүүхдүүд байж л байгаа.
манай дээд үеийнхэн ч хүүхдүүд байсан. Тэр үед юу үзчихсэн, туулжсэн ингээ юмнууд нь бодохоор ямар ч мэдээлэл байхгүй орчинд илүү хэцүү байсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэг би бол арай харьцангуй гайгүй яг юм савсрын үед нь төрсөн яг манай одоо энэ LGBT сэдвээр ярьдаг мэдээлэл олгосон юм одоо үеүүдийг хуваавал гэх юм уу? Нэг их амар их мэдээлэл бол байхгүй. Гэхдээ дээд үеийнхнийг бодвол манай дээд үеийнх мэдээлэл өгсөн. Тэг ингээ өөрөө гайхаал муухай шижгийн ч юм уу ингээ бодоод 10 жил мэлдүүлэх хүн дэлж чадахгүй шүү дээ. Өөрөө мэдчихэл байгаа. Тэгээд уушчаад яг ингээд хайж үзэн шүү дээ. Хүн чинь Google-с нууц мууцаар тийм ингээд интернет кафе орсон ингээд хүн амьд руу харж байгаа л хайлт мэл гэж үзэл. Тэгээд амар тайвширч гисэн гэх юм уу янз бүрийн илэрхцүүдийг уншчаад. Тэр үе чинь амар хэл устаач биш. Бүх хүүхэд англи хэл мэлтэй биш шүү дээ тийм. Тэгээд Монгол дээр мэдээлэл ер нь цөөхөн. Монгол дээр уншчаад ер нь амар тайвширч гисэн. Тэгэл тэр талаар их бодоогүй яг 9 дугаар анги байсан байхгүй. Тэгээд угаасаа нэг тэр талаар бодоод ах зөвхөө гараагүй яа. Би нэг хүмүүс сайн байна болоодсэн түүх 10 жил би ховор өгөхгүй. Тэг хичээл номоо хийж явж байгаа л тэг их сургуульд ороод хүмүүстээ сайн байна болж эхэлчихсэн. Нэх өөрийгөө бас зөрүүтэй бодоогүй юм байна тийм бодчихсон. Тэгээд ажлын хувьд бол жоохон ялгаатай. Яг LGBT төвд 2016 оноос буюу яг оюутан болчоод сайн дүр ажил хийж эхэлчихсэн. Тэгээ 21 оноос ажиллав. Тэгэхэд Монголын TV энэ ажлын хоёр шал өөр үзийг бол харж байгаа. Интроверт хүн аа. Гадагшаа задарсан бэ гэхгүй юу? Тэг, амар хэцүүсэн. Одоо ч хэцүү байгаа юм бол ер нь л хэцүү. Гэхдээ нөгөө нэг интроверт гэхээр хүмүүс амар чимээгүй өндөр гэл бодоод байна шүү. Тэг юу ч ярьдгүй мэрдгүй. Чи нөгөө нэг амар спектрум юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хүмүүс ч амар олон янз. Одоо экстраверт байлаа гэд бүх юм дээр юм гадагшаа тэг дуушуутай биш. Ингээд нэг энд байж ич болно. Хаяа чимээгүй болчдөг ч юм уу ингээл эсвэл бүр дандаа амар юм ирч хүчтэй хүмүүс байж ич болно гэл. Нэг юм ханж зогсож энэ зураасны ханж зогсож болно гэх юм. Би тэгээд бол за интроверт гэд бүр энд байлаа гэхэд би нэг жоох энэ хавцаа байсан шүү. Тэг ярил жоох ярина. Гэхдээ жоох ярина. Тэг анх ажилд орж байхдаа сэлжсэн. Нөгөө нэг юм ярилцлага болж байгаа шүү. Хүмүүсийг сонгон шалгаруулах. Тэгээ манай өмнө ажиллажсэн 2 3 хүн LGBT-д ажиллах хэрэгтэй. Им дуу чимээтэй хүмүүс ихгүй юу? Амар хүмүүстэй ярилцдаг тийм ингээл чаддаг хүмүүс байгаа. Тэгээ би тэдний чинь таньж байгаа миний найзууд байгаа юм чинь тэгээд би бол тэрний шиг энэ шиг ийм хүмүүстэй амар сайн ярилцж чаддаг хүн бол ерөөсөө биш ээ. Тэнгүүт нэмээд одоо миний мэрэгжил бол бүр ямар ч хамаа байхгүй юу? Хүн сэтгэл судлаар төгсөн. Зүгээр нэг 4 жил их сургуульд орчоод хөргө гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд тэгээ надад жоохон ийм олон хүнтэй харилцдаг юм хэцүү байна ах гэж би бодож байна. Тэгэхээр ийм хүн тохирохгүй гэж бодож ивэл намайг аваад хэрэггүй байх гэсэн ухааны юм ярьж байсан. Тэгэл ажил тавсан дараа сурдгийн шүү дээ чинь. Тэгээ би ёо яах вэ гэж бодлоо. Тэгээ анх ажилд ороод нөө pride болдог. Анхны pride-ийг хийж хатвал баг уйлаад ажиллаас болоо. Гэтэ ажил дээр учиргүй уйлаад байгаа биш. Бид нар ингээд найзуудаараа нөгөө нэг юм ярьж тойрж орой сууж байгаа л өөрсөндөө болж исэн маяг ярьж байгаа байхгүй. Тэгээ би тэр үед бас яаж яхад нөгөө удаа өрсөндөө хаягдцсан. Тэгсэн чинь тэрнээсээ болж ерөөсөө уйлж уйлаад байгаа юм шиг амар завгүй болохоор ингээд ажилласаа болж уйлаад тэгээ ажилласаа болж уйлж байгаа шалтгаан юу гэсэн чинь би хилээд ах чинь ингээд би ийм олон хүнтэй харьцаж чадахгүй гэдэг чинь яагаад мэдсээр гэж намайг загнаад байгаа юм бэ гэдэг ингээд гомдоод гэх юм уу. Тэгтээ яг ажиллаганд бол тэгж хэлээгүй л дээ. Тэг ингээд олон хүнтэй харьцах ингээд 4-5-аас дээш хүнтэй харьцаж ажил ярих амар хэцүү. Тэгээд янз бүрийн уулзалт хүлээн авалтууд болдог. Очоод ярилцах хэрэгтэй байгаад байдаг. Тийм ингээд харилцаа холбооныхоо тухай санхүүжилт манхүүжилт юу гэдэг байгууллагын талаар тийм одоо бүр амар хэцүүсэн. За би амар гэдэг үг амар хэлдэг. Тэгээд энэ дээр комент авахгүй. Одоо ч би сураагүй яг үнэндээ. Гэтэ арай жоохон гайгүй болсон мэт дээ. Гэтэ яаж? Тэгээ яасан бэ гэсэн чинь хүчээр л
нөгөө нэг комфорт зоноос гарна гэж хүмүүс ярьдаг шиг тэрнээс л болсон баг. Угаасаа надад мөнгө хэрэгтэй байгаа ч. Тэгээ ажиллах ёстой нь үнэн. Тэгээд одоохондоо бас өөр ямар ажлын байр би тохирох уу гэдгийг бодоо явж байгаа юм залуу хүний хувьд тий. Яг яах вэ? Өөр юу хийвэл надад боломжтой гэдгийг одоо хүртэл хайгаал явж байгаа. Тэгээ ингээд бас гуравт ажилдаа дуртай буюу миний хувьд амар утга учиртай юм хийж байгаа гэж боддог. Хүмүүстэй эргэн тойрныхоо одоо волонтеруудтай ч юм уу янз бүрийн ивент хийгээд яг LGBT олон нийтдээ нэмээд тэдний одоо холбоотой хүмүүстэй ч юм уу тий холбоотой гэдэг нь дотных нь хүмүүстэй ингээл ярилцаал тэр хүмүүсийг ойлголцож байгааг хараад амар айдас иржсэн хүмүүс ингээл өдрөөр дээрдэл тий сарын дараа уулзахад ч юм уу 2 3 сарын дараа уулзахад амар өрт итгэлтэй болж болцсон ингээл байгааг харах амар гоё байдаг байхгүй. Тэгээд баг багаар сайжирсан юм санагддаг. Тэгээ өөрийгөө бас илэрхийлэх нь амар чухал юм санагдав. Би ийм хүн гэд тэндээ гэхдээ нуугдаад байх биш. Би сайжирнаагүй сайжрах нь ч удаа хайшаа. Арай ингэж дээрднэ гэдэг. Тий одоо нэг энийг интроверт гэдэг рүүгээ чихээд ах биш. Миний харилцааны ур чадвар гэж би бодё. Гэхдээ би хүнтэй муу харилцдаг бол биш. Гэхдээ олон хүнтэй одоо харилцах чадвараа би нэмэгдүүлье ингээд гэж дотроо өөртөө хэлээ яваад байгаа байхгүй юу? Хүмүүст яриа л тий би сайжирнаа биш дотроо ингээд за хоёул ингээд харчъя гэл өөртөө ярих та. Тэр энэ хугацаанд ер нь өнгөрсөн хугацаанд одоо найз нөхөрлөлийг ер нь хэрхэн яаж бүтээсэн бэ гэдэг ч юм уу те эсвэл найзууд чинь чамайг олоод ирсэн өө. Тэгээ тэр бидний амьдрал ер нь хэр чухал байт юм бэ? Маш чухал. Энэ сургуульд ороод нэ онт нэслэж боддог юм их тийм хүмүүний ажиллаа тутаад байдаг хүн шиг байна. Батхи инчаа өсөлсөө. Ингээд нормал санаа зэрэг тийм тодорхой нэг оволдод юм. Сүүсэн дэпэт энэ хэрвээ өгөх юм шиг дарамттай санагдаад байсан. Өсөв нэг өсөв би санаа зэмс чиг өсөв шиг. Тэгээд ингээд хэцүү чинь хажуунаас чинь бол холдохгүй би ингэ байж л байна. Хуваалцах үе чи хуваалцчихлаа. Гэхдээ дандаа ингэ байж нэг дандаа ингээд цаг үе болгонд битээ бүхэн хуваалцах цаг мөч болгонд хэлчихсэн. Тэгэд сүүлийн 2 жилд бол тэгтээ нэлээд хүлээн зөвшөөрж байгаа. Сайн найз амар чухал байсан юм байна. Миний сайн найз мөн байсан биз дээ. Би сайн найз мөн байсан биз дээ. Энэ болгоныг хүлээн зөвшөөрч явж байгаа. Нэг тийм хариуцлага үргэлж цогтоод байсан юм шиг санагддаг. Тийм гоё юмнаас гоё юм мэдрэхээс айгаад идэх ч юм уу. Яг зөндөө юм яриул ингээл багнаас босрол орлох л та. Тэгээд одоо өмнө нь л дандаа өгдөг хүн байсан. Ингээл дандаа туслахынсан гэхээсэн яна ингэхтэн байж хасан гэд тэгвэл одоо ингээ авд сурж байгаа. Манай найзууд дандаа юм өгдөг хүмүүс гэдэг бас. Тэгээд өөх гингүүд нь цухтаал яах юм бэ? Ярилцах гингүүтэй хэцүү байна уу? Яасан гингүүд нь зүгээр л. Тэнгүүд нь одоо түрээсэн байр чи хэцүү шүү дээ. Тэгвэл манад хэд тончих гингүүд нь үгүй гэл ингээл. Тэг ингээл ганцаараа шаналал суугаад гэсэн л одоо л өгч сурж байгаа. Авд сурж байгаа. Аль нь амьдралд байх хэвээр минутыг найзуудаасаа сурч. Тэнгүүд энэ болгон дээр хамгийн чухал хүмүүс яагаад найзууд байгаа вэ гэхээр хизээс шүүмжлээгүй надад хэцүү тохиолдонгууд ерөөсөө ингэж загиндаггүй сонсож өгдөг туслах гэж хичээдэг тусалж чадахгүй бол зүгээр хажууд чинь бай гэдгийг шууд илж чаддаг хүмүүс байдаг гэх юм уу. Чи Instagram хэрэг дараачаа үзбий даахаар өөрийнхөө бас надад ч гэсэн ингээд яг хацлыг яг чинээс болохгүй гэдгийг ингээ хайж байгаа зүйл бид ондоо өөрөөр үрсэн шүү. Ингээ багаас туулж байгаа ч юм ингээ тэмдэг байгаа. Тэс чи тэрс талаар зөвлөгөө өгөхгүй. Робос шиг юм. Энэ яг дөрөв хүмүүс насосоо залуу үжисоо шоучсэн том стелтон энэ жоо нэг дөрвөн жил доор ажилласан жогохон met энэ чиглэлсэн. Jetzt яг хүмүүс үржиж байгаа юм заавал үгүйсэн шинэ. Эшин гэвэл боломж олдоход хичээл. Яжаад тэр нь үгүйсэн нэг хэрэг ихэлстэй юм. Ингээд муулаа гэж ой амтаж би ихэлстэй гэхдээ яаж хэлбэрсэн. Тийм хүчээр гаргаад хэлсэн. Үтсээ өөрийгөө сонсох хэмжээ эцэг юм ярмарсан юм ханаа.
Бодол. Тахцал тулж хахад яг юуг даван тулд юм бэ? Ямар үе шатууд за ямар үе шатууд байдیں۔ Юу мэдэрдیں۔ Ямар дэмжлэг хэрэгтэй байдیں۔ Тэрхэл зүр уншаа явж байгаа байхгүй. Тэнгүүд тэрэн дандаа гадаад хэлдэг. Тэгээ нэмээд бүр гадны сурс дээрч одоо их сурвалжууд дээрч тийм их юм байдаггүй бэл. Тийм гоё яг сэтгэл төрсөн юм гэх юм уу. Тэгээ магадгүй сүүлийн нэг 10 20 жилд хөгжиж байгаа тийм сэдв юм болов уу гэж бодсон. Өмнө нь бол дандаа юм шашны зан үйл мүлэр ч юм уу холбоотой юмар ингэж хүний мэдрэмжийг илэрхийлүүлдэг. Одоо оршуулах зан үйлийг хийж мэдэг байсан юм гэж хараад. За ийм их сурвалж байгаа юм чинь Монгол дээр уншихад бол бүр юу ч байгаагүй. Монгол дээр уншихад бол дандаа нэг юм сайн яваа гэж одоо итэг залбир одоо юу гэдэг чи одоо диважн та хэд уулзсан болсон. Яг диваж очих юм уу тийм мэдэхгүй шүү дээ. Сайн төрлийг олноо энэ гэл. Яг уу жоо муухай ярьж магадгүй. Магадгүй одоо миний сайн хүн гэж бодоод явуулсан муу гэсэн чинь би мэдэхгүй шүү дээ. Эсвэл би өөрийгөө муу хүн гэсэн чинь зөрөлдөөд ингэ явцдаг ч юм уу. Тэр болгоныг мэдэхгүй. Тэгээ ихэндээ сэтгэл сан амар амрааж гисэн. За сайн газар очисон баха миний ингээ хайртай хүн юм чи тий. Магадгүй дараа нас мас гэж хэрвээ байдаг бол сайн төрлийг олох байх мах гэл ингээл янз бүрийн бодож байгаа шүү дээ. Тэгээд цаг хугацаа жоохон өнгөрөөд толгой ажиллаж эхэлж шүү дээ. Одоо ингээд нэг юм сэтгэл готрлын үе ингээд жоохон юм намдаад даавар маавар докторжоод тэг ингээд явжсэн чинь толгой ажиллаж эхлээд тэр логикгүй амар утгагүй санагдаж эхэлсэн гэх юм уу. Тэгээд дээрээс хараад байж байгаа гэхээр амар санагдаад өвчргүүл 24-д болоод дээрээс хараад байхгүй л ахал та. Одоо хардаг байлаа ч гэсэн тий зүгээр ингээд янз бүрийн өнцгөөсөө би бодчиход би ингээд хүнтэй уулзаад ч юм уу тий ингээд одоо хостойгоо ч юм уу одоо зүгээр наадсах нөхөлцөөд одоо үнэлцээд ч юм уу эсвэл би найзтай гараад одоо ганц хоёр пими уугаад сууж хаад ч юм уу тий хараад байвал юус байдаг юм. Тэр бол өмнө нь хараад байж байгаа юм уу гэдэг амар санагдаад тэг за энэ нэг л биш байна. Энэ гаргалгаа бол биш шүү. Өөр логгүй юм байна гэдэг. За. Тэгээ яг нөгөө нэг төгшөөгч үгүй бас сэтгэл зүйч. Тийм одоо уу гашуун тийм сургалт авч яасан гэж ярьжсэн. Тэг бид нэг төсөл дээр хамт ажиллаж байгаа байхгүй юу? Тэг ингээ супервайзер хийж хад ийм уу гашуун 5 үе шат байна. Гэт эхнийх нь болохоор юу мэдрэхээ ойлгохгүй тийм үе байна. Хоёр дахь нь амар уур бухимдал уцаартай болдог. Гурав дахь нь бол хамгийн хүнд үе сэтгэл готрлын ийм ангал шиг үе байдаг. Дөрөв дахь нь болохоор ярилцаад илэрхийлж сураад тэр мэдрэмжүүдээ бодож байгаануудаа тэгээ тав дахь нь болохоор хамгийн сүүлийн үе шатна хүлэн зөвшөөрөл гэж. Тэгээ яг ийм гоё жигд ийм яг шатаар явж байгаа юм шиг бол энэ тав бол явагдахгүй. Уурлаад яг сэтгэл готрлынхаа үе туулаад ингээд ярилцаж явж байгаа буцаад ууртай дээр ирж байна. Ууртай яж байгаа буцаад хүлэн зөвшөөрлөг очиж бол ч юм ингээд ингэж одоо мөчлөгөн жоо холдсон юм шүү. Яг ингээд одоо юу гэдэг чинь. Тэгээ шулуун замаар явж байгаа юм шиг явахгүй л гэсэн юм шүү дээ. Тэгтээ нөгөө нэг одоо готрох цаг мөч нь одоо холддог ч юм уу тий. Хүлэн зөвшөөрөх арай их болж эхэлдэг ч юм уу. Жогон цаг хэрэгтэй юм гэж харсан. 9 жил гарны хугацаа бол золтой хэрэгтэй. Бүр олон жил болоод удаад ирэх юм бол энэ бол зайлшгүй тусламж авах шаардлагатай болсон юм үе шүү гэж хэлчихсэн. Тэгээ би болохоор харьцангуй гайгүй даван тулаад байгаа юм байна гэж хараад байгаа. Эхлээд угаас амар хэцүү байгаа шүү дээ. Эргэн тойрныхондоо ярих гэхээр тэр хүмүүс төвөг утгах гэдэг юм санагдаад гад. Тэгтээ илэрхийлэх хэрэгтэй гэдгийг мэдээд байдаг. Тэгэд энийг юу гэж одоо дунд нь юугаар нөхсөн бэ гэхээр жоохон уншаад ээ. За ингээд эргэн тойрондоо хэлэхгүй бол бичлэгтэй стори юу гэдэг зүгээр хийчихээ. Гэт тэгээд нэг ээжигээ алдсан юм уу тэр мэдрэмжүүдээ илэрхийлж эхэлсэн. Тэнгүүд эн чинь зөвхөн өөрийнхөө мэдрэмжийг бодоод байгаа биш үсэн гэх юм уу би юуг амар сайн мэдчихсэн бэ гэхээр өмнө нь бол би ингэж хэлсэн бол ичхүүсэн гэх юм өөрөөсөө нэг юм өөрийгөө амар юугээ ботцсон гэж өөрийгөө бодох гээд тий хүмүүс юугээ бодчих бол бусад одоо хацлыг даван тулсан одоо хүмүүс ч юм уу эргэн тойрныхныгоо
За бүр эсвэл үеийнхнийг ч юм уу бодвол маш их юм уншсан. Энд дэр энийг хүмүүс мэдээсэй гэж хүссэн. Энэ талаар бүр 20-30 жил болчоод энэ талаар бүр нэг ч удаа ярьж үзээгүй хүмүүс байгааг тэр нэг ганц бичлэг хийчихэд амар мессеж хүсэж ирж байгаад харж байгаа байхгүй юу? Маш олон хүн гэл тэр бичлэг чинь 6 сарын өмнө хийгдсэн байлаа гэхэд тэр чинь нэг хүн санаандгүй болол үзчихсэн тийм нэг юм холбоотой. Тэнгүүц би яг ингээд одоо л нэг үзлээ ингэжсэн гэл амар олон жилийн өмнөх юм а бичээл тээ. Бичсэн чинь тайвширж иш ямар сони юм бэ? Би чамд танихгүй байж гээд. Тэгвэл би тэр чинь уншаагүй нэг хараагүй 7 хоног өнгөрүүлсэн байдаг ч юм уу тийм. Тэгтээ тэр хүн гаргаад тайвширсан байгааг харах ингээд өмнөөс нь амар нэрнгээсээ тайвширдаг юм шиг мэдрэмж авсан гэх юм уу. Тэгээ нөгөө талдаа шүүмжлэлтэй юм надад юу ч ирсэн бэ гэхээр энэ чинь амар олон өсвөр насны хүүхдүүд үзэж байгаа. Эсвэл мартах гад хичээж байгаа хүмүүс үзээд гинт сэтрээд амар хэцүү болж байгаа. Шингээд чи тайвширч жиж болно. Тэгтээ ингээд амар хувиачсан үйл шиг санагдаж байна. Гэсэн мэд ирж байгаа. Хэрэв би энийг 5 жил өмнө ч үгүй тэгээд 2021-т үедээ ийм комент авсан бол айгаад шууд болох байсан гэх юм. Одоо л үгүй. Одоо л мэдж байгаа. Юу хийж байгаа мэдж байгаа. Хүмүүс юу мэдэрч байгааг олон хүнээс ингээд сонсоод үдцсэн тий. Тэгтээ үүсэхгүй тэр хүн нэрэл бусад санаа тавиал тийм одоо шүмжлэлийг хэлсэн баг гэдгийг ойлгож байгаа юм нөгөөний зүгээс. Тэгээд ийм шүмжлэлүүд хэлж байгаа хүмүүсийг ингээд сайн хараад тий өөрөөсөө би нэг асууж авахгүй. Та ингээд ойрхон хүнийг алдаж үзсэн үү? Гэхэд 5 хүн байлаа гэхэд 4 нь бол үгүй байгаа байхгүй. Тэгээ нэг нь болохоор яг ойрын хүн биш те. Одоо холын хүмүүнээ алдсан байдаг ч юм. Энэ бол амар ялгаатай юм шиг надад санагдсан. Бодлын хөвч одоо бодогдуулах юмнууд, мэдрэмжийн хөвч мэдрэгдэх юмнууд нь шал тустай асуудал. Тийм байна. Тийм байна. Тэгвэл яг ойрын хүний алдаж үзсэн хүмүүсийн сэтгэлүүд одоо илэрхийлвэл энэ баг дахиад нэг амар том контент болох гэж боддог. Тэр шал өөр мэдрэмж байдаг. Тустай. За тэгвэл одоо ингээд энэ сэдвээсээ ингээд жоохон гараад заяа. Цаашдаа ер нь жишээлбэл карьерийн хувьд те ажлынхаа хувьд ер нь юу зарж гин? Одоо дараагийн хэдэн жилийн төлөвлөгөө ер нь юу байна? Дахиад сурах юм уу? Эсвэл одоо өөр гадагшаа гарч те ажиллах юм уу? Амьдрах юм уу? Эсвэл эндээ ирээд эндээ гоё юм хийж гин үү? Тий, одоо би нөгөө LGBT төвд ажиллаж байгаа шүү дээ. Бараг 3 жил болцсон. Сайн дурын ажиллаа ярил бараг 8 жил болцсон байгаа. Тэгээ миний хувьд амар утга учиртай зүйл хэлсэн. Энэний өмнө болохоор би Монголын криминологчтой холбоогийн газар ажиллаж байсан. 2 жил хагас. Нөгөө гэмт явдал судал гэсэн үг байхгүй. Тийм. Криминолог тэгээд нөгөө магистрийн тэтгэлэг олгоод тэгээ бас ажил дээр ажиллаулаад тийм тохиротой тийм тэтгэлгэн тийм тохиротой маад ажиллана. Дэж суурна гэж. Дэж цалин авна тийм яг гэх. Тэг нэг 3 хүн тэтгэлгэр сургаж байсан. За тэр ажил бол гоёсан цөөхөлөө ажилдаг. Тэгэл ажилд нүү тус гэл нэг юм хуулийн хүнс нэг жоохон өөр үдэм шиг санагдсан. За тэрний өмнө ч нөгөө нэг тэгсэн юу штэ бичигэрийн газар ажиллаа. За ингээд баахан ял газар ажиллаж байгаа. Юуг харсан бэ гэхээр за би бол олон хүнтэй ерөөсөө ажиллахгүй байна. Ялангуяа нүүр тулж бол ерөөсөө ажиллахгүй байна. Яг тэнд биеэр бол байхгүй байна гэдгийг одоо хараад хүлэн зөвшөөрөөд тэгээ нэлээд бодож байгаад ажилласаа гарахаар болсон. За тэгээ одоо би дараа сар ажилласаа гарах гэж байгаа. За. Тэгэхээр юу хийх вэ гэд амар удаан бодож байна. Чи мэдж байгаа байхгүй юу? Энэ подкастаас мэдгүй дээ. Үгүй. Манай ажлын бас одоо хэлдэг юм нь ядаж ажилласаа гарахаасаа нэг 2 сарын өмнө ч юм уу мэддэгдэрээ дараагийн хүний хайдсан шүү. Тэр соёлоос амар чухал санагддаг. Тэр журмаараа би жилийн өмнө хэлсэн. За. Тэр хооронд ч би бас хийх юм аа хайгаад явж байгаа гэх юм уу. Би юунд тохирох вүлээ гэж бодвол тэгээ одоо нэг хэд хэдэн мэдээж сонголтууд байгаа. Яг уу сурах уу? За сурах нь боломжгүй болчвол аль салбарт ажиллах уу? За энэ салбар болохгүй бол шинэ юм турших уу? Гэт ингээд ийм нэг 3 юм надад байгаад байгаа.
Хамгийн сүүлийн асуулт нь бид нар нөгөө нэг тэгшэрх бахархлын өдрүүдийг одоо ингээ хийдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ юу нь яг ямар учиртай юм бэ? Яа хийх ёстой юм те? Хүмүүс ингээд ер нь одоо зарим нь сөргөөр хүлээж авдаг, зарим нь за ингээд залуучууд те ер нь энэ хүмүүс ингээ эрхийнхээ төлөө бас ингээд чагсаал хийж байгаа юм байна. Эсвэл арга хэмжээ те хийж байгаа юм байна гэдэг ч юм уу тийм байдлаар хүлээж авдаг. Гэтэ чиний хувьд жишээлх юм бол энэ Pride өдрүүд гэдэг нь яг ямар утга учиртай юм те? Яагаад заавал ингээд ер нь ширдүүлэн бодоод бид нар хийгээд байд юм бэ? Тэмдэглээд байд юм бэ гэвэл одоо юу гэж хариулах вэ? За энэ дээрээс амар урт хариулт өгмөр л даач. Бас өгмөр. Тэгшэрх бахархлын өдөр тэгэхээр зарим нь мэдэхгүй байх гэж бодож байна тийм. LGBT төв болохоор 12 жилийн өмнөөс одоо нь 12 жил хийгдэж байгаа юм баггүй энэ жилдээ нийлээд тэгшэрх бахархлын өдрүүд гээд хийдэг. Гадны улсуудынхаар мэдхээр Pride гэж хүмүүс ярьдаг тийм. За ингээл гадны улсуудыг харахаар чагсаал тий туг мууга бариад ийм солонгон янз бүрийн туг бариад баахан хүмүүсийн нэ чанаагаар бүжиглэл халахж идэг. Ер нь тэр Монголд бол болдог. Өмнө нь тэгшэрх бахархлын 7 хоног байж байгаа. Тэгэд өдрүүд болж хурцаад. Тэгэд үйл ажиллагаа нь тэр хэрээрээ нэмэгдсэн гэсэн үг. За тэгэд ийм ярихаар нэмэгдсэн ч юм уу те өмнөхөөс олон хүн оролцдог болсон гэдэг ярихаар хүмүүс бас шүүмжлэнэ юу гэхээр та нар яагаад ийм олуулаа болоод байгаа LGBT хүмүүс те та нар яагаад ийм олуулаа болоод байгаа ямар их юм хийдэж юу тийм үү гайхаад хүү ажил юм чинь яаж үргэлжлүүлэхээ те бодож байгаа яаж илүү олон хүмүүст хүрэх үү гэж л бодож байгаа. Тэгээ олон болоод байгаа одоо ерөөсөө биш. Манай улсын эргэцэн орчин амар сайжирч байгаа. Чи дандаа ингээл гуниг зовлон ярихгүй шүү дээ тийм. Зөндөө эерэг юмнууд байгаа. Чи улсын хувьд амар бас сайн юм гэх юм уу? Ардчилсан улсынхаа хувьд ийм гоё чөлөөтэй байх боломжийг олгож нэгдэг өөрөө ийм талархмаар зүйл байхгүй юу? Миний хувьд л. Тэгээ ингээд 50 чагсаал хийдэг 50 ийм алхалт хийж мэдэг хүмүүсийн нүдэнд ил харагдах боломжтой тийм. Энэ болгоо надаа зөвхөн LGBT хүмүүс гэж яриад хас илүү ардчилсан хүмүүнлэг эртний нийгэм гэдэг зүйл рүү чиглэж байгаа одоо үндсэн чухал ойлголтуудыг харуулж байгаа юм шиг санагдаад байдаг. За тэгээ нүүдэлтээ юу вэ гэхээр бахархлын өдрүүд гэдэг дээр амар ач холбогдол хүмүүс өгдөг. Юугаараа бахархаад байгаа юм бэ? Pride гэдэг үг нь орчуулагдаад бахархал болчихсон шүү дээ тий. Тэгээ одоо юугаар ч бахархсан болно шүү дээ ер нь. Жишээл амар би гей лесбиан гэдгээр бүр амар бахархал ингэж байгаа ерөөсөө биш. Энэ хүмүүс ямар их ялгуурлыг туулж байгаа л одоо бүгд Facebook орол харах боломжтой шүү дээ. Амар их муухай сэтгэлүүд хүн ингэж танихгүй хүн тэнэг юм уу гэж хэлүүлчихээр өдөржингөө амар сонирн болоод намайг ер нь юу гэж байгаа юм гэдэг. Энэ хүмүүс бараг л өдөр болгон тийм мессежийг олж харж байгаа. Зарим нь бол бүр өдөр болгон сонсож байгаа тийм. Энийг даван туулаад өөрийнхөө дуртай юмыг хийгээд тэр нэг муухай юмыг тоохгүй амьдарч байгаа гэдгээр бахархах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөртөө сануулад хин ч ингэж өдөр болгон өөрөөрөө бахархаад байдгүй гэх юм уу. Тийм болохоор ийм юмыг даван туулж байгаа ер нь зөвхөн LGBT хүмүүс хэлэхгүй тийм. Энэ хүмүүсийн эргэн тойрныхоо ойлгож чадж байгаа ийм гоё хүн болсныхоо хувьд ийм гоё сэтгэл мэдрэмжийг гаргаж ирж чадж байгаа хүн болгонд талархмаар санагддаг л өдрүүд гэж боддог гэх юм уу. Тэгээ бас үргэлжил одоо ялгуурлан гадуурхалт яриа л тийм ингээл хэцүү байгаа гэд яриад байгаа биш. Энэ хүмүүс ч гэсэн хүн болсны хувьд зөндөл баяртай жаргалтай мөчүүдийг хуваалцаж байгаа. Зөвхөн LGBT хүмүүс биш нөө сая яриад байгаа гэрийнхэн нь ирдэг, ажлынхан нь ирдэг, сайн найзууд нь ирдэг гэл зөндөө хүмүүс ирж хамт явдаг гэх юм уу. Тэгээ олон болж одоо хааш ялах вэ? Нэг юм цөөх гэдэг нэртэй шүү дээ муухайгаар хэлбэл. Үргэлжил цөөхрөө байсан. Энд чинь дээр үесэл байсан хүмүүс одоо ч байж л байгаа. Олон болоод байгаа дөө ерөөсөө биш. Эргэцэн орчин сайжраад байгаа. Хүмүүсийн хандлага бас хөөрхөн болоод байгаа болохоор хүмүүс ил гарч сурж байгаа байхгүй юу? Өмнө нь дандаа нуугддаг байсан. Хүмүүс муухайгаар хэлдэг болохоор ингээд санаа зовдөг байсан. Одоо л би өөрийнхөө байж болох юм нөө өдөр нэг хамаагүй юм биш үү? Эсвэл нөгөө талд намайг ойлгодог хүмүүс байгаа юм гэдэг эерэг өөрчлөлтүүд ирээд байгаа юм шиг санагддаг гэх юм уу? Өсвөр насныхан зориулаад шийдэлж өөрийнхөө зүгээс одоо захиж хэлмээр юм зөвлөгөө ч юм уу тийм байвал хэлээд тэгээ хоёлаа подкаст өндөрлөл. Энэ үе дээр өсвөр насны үе бас 18-аас 21, 22 насны үе амар юм мэдрэмжэн дээр суурилсан юм шиг санагдаад байдаг гэх юм. Бүх юм амар шинхэн байдаг. Бүх мэдрэмжүүд амар шинхэн. Тэгээ энийг ингээл зарим нь
амар ууртайгаар шууд хаачдаг мэдрэмжээ. Тэр нь ингээд одоо зөвхөн толгоогоо ажилуулж амьдрах хэрэгтэй юм шиг мэдрэмж төрүүлдэг ч юм уу. Ухаантай байх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрүүлдэг. Нөгөө талд амар сөрөг юм болж гараад идэг хүмүүсийг элдвэр муухайгаар хэлэх ч юм уу. Эсвэл өөрийгөө бүхнээс дээр тавьж үзэх ч юм уу тий. Эсвэл нөгөө талд бүх хүнтэй гоё харьцах хэрэгтэй, би бүгдийг ойлгох хэрэгтэй гэл өөрийгөө доор нь ивж өгвөл нэг юм болгоод байгаа юм шиг санагдаад. Эсвэл жонсол готрол хүрэх үед нь юу вэ гэхээр амьдрал дуусч байгаа юм шиг санагдал. Цаашаа амьдрах хэрэгтэй юм уу гүм үү гэл тийм хүмүүсүүд амар их байгаа юм шиг санагддаг. Нөгөө тэрийг өрсөө ойлгодгүй юм шиг санагдсан гэх. Үгүй ойлгодгүй юм чаашаа. Анзаарахгүй. Бодож үзээгүй одоо бидрийг би бол нэг насны зөрүүтэй биш бич дөнгөж 25 6-тай байгаа. Тэгээд саяхан л яг адилхан байсан. Ингээл үхмээр санагдал тий бүх юмаа дуусгамаар санагдал оролдлого энэ төр хийж үзмээр санагдал тий ингээд тэгээд адилхан даван тулсан саяхнаас ингээд бас гайг болж эхэлж байгаа байхгүй юу зөндөө юм уушаал хүмүүстэй ярилцж үзээл өөрийгөө нээж үзээл тийм болохоор ярилцдаг байгаарай л гэж амар хэлмэр санагддаг. Илэрхийлэх учраа болохгүй бол бичээд үзээрэй. Зарим хүмүүс бол зарим том хүмүүс бол игнор хийн штэ. Тоохгүй эсвэл юу гэж хариулахаа мэдэхгүй. Бүх одоо насанд хүрсэн хүмүүсээ адилхан гэсэн үг биш. Бүх мэрэгжлийн хүмүүсээ адилхан гэсэн үг биш. Заримдаа ингээ хүмүүсийг харж ангууд одоо сэтгэл зүйч гэсэн хүн болгоноор л чат бичээд байгаа харагддаг байхгүй юу? Тэнгүүд нь шууд хариу өгөх юм шиг санаал тий. Тэр хүмүүс шууд зөвлөөл өгөх юм шиг санагдал юм бичдэг байх тусламж хайгаал. Тэр хүмүүс анилаа гэд ч юм уу одоо хариу өгөөгүй байлаа. Эсвэл богинохоо юм үл тоосон шинжтэй юм өглөө гэд бусад бүх хүмүүс адилхан гэсэн үг биш шүү. Бити итгэл найдвараа тэгж алддаг байгаарэ гэж хүсэж байна. Дараагийн зөндөө гоё юм болох бах. Окей. За сонсогчдоо охтуудаа охтын подкаст хайлч дугаарыг энэ төр өндөрлж байна. Тэгээд сэтгэл зүйч өглөө оролцож өөрийнхөө амьдралынхаа талаар өглөөний ертөнцөөр хэдүүлээсээ аялаад гайгүй хэдийн юм сурч авсан байхаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа өглөөнэ. За баяртай.